За дорж нэг ажлыг 14 хоногт хийдэг. За эндээс юу болох вэ гэхээр доржвол 1 хоногт нийт ажлынхаа 14-ний 1 хэсгийг хийнэ. Харин оргил уг ажлыг бас 14 хоногт хийдэг гэж байгаа юм байна. Тэгэхээр мөн адилхан 14-ний 1 ажлыг хийнэ 1 хоногт. Гэтэл дорж, оргил, анар гэдэг. Энэ дээр нэг хүн нэмэгдээд байгаа гэрлээ. Энэ гурав хамтарч хийвэл энэ ажлыг 2 хоногийн дотор дуусгах юм байна. Тэгвэл анар ганцаараа хийвэл хэд хоногт дуусгах вэ? За тэр дуусгах хоногийг нь x гэж үзье. Өөрөөр хэлбэл анар x хоногт. X хоногт дуусгадаг. Тэгвэл анар 1 хоногт ийм хэсгийн дуусгана. За тэгвэл энэ гурлаа нийлээд ажиллах юм бол нэг хоногт ийм хэсгийн дуусгаж чадна. Энэ гурав нийлж ажиллаад 2 хоногийн дотор дуусгана гэхэлэр энийг 20 хөржүүлэнгүүт нэг гарч ирэх хэрэгтэй. За эндээс юу болох вэ гэхэлэр ийм болно. За тэгээд энэ хоёрыг гаргаж наглаад хасах юм бол ийм байх ёстой. За энийг ерөнхий өргөд бодох юм бол ингэж гарч ирнэ. За эндээс бид нэр x-ийг олох хэрэгтэй. X-ийг олохын тулд пропорцийн чанарсаар x тэнцүү 14-ийг хуваах нь 5 буюу 2 бүхэл 5-ны 4 гэж гарч ирнэ.